Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурх хаяг хүргэх төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг өнөөдөр буянт Бухт багийн 450 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа. Өдрөлийн үеэр жаргалан сумын засаг дарга Ган Төмөр энэ онд хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтыг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. За тэгээд ер нь иргэдтэй бол бид нар яг хийж гүйцэтгэж байгаа гол ажлууд мэдээж бол манай Ховд аймагт бол бас нийтдээ энэ 2019 онд бол нэг 67 тэрбум төгрөгийн 133 томаахан ажил хийгдэж байгаа. За энэ дотроос яг жаргалан сумд ямар ажлууд хийгдв, ямар алдаа оноо байв гэдэг асуудлаа ярьж байгаа. Тэгээд яг жаргалан сум Ховд хотын төв өнөөдөр 30,800 иргэнтэй 8,277 өргөтэй. За энэ дээр нэмээд бол бас тойргийн сумууд зэрэгэлдээ аймагуудаас бас нэлээд хүмүүс ирж байна. Баруун бүс төв зах дээр худалдаа эрхэлж байна. Энд бас харьцангуй орон сууц дэд үтцээ учраас төвлөрч байна. Тэгээд 40,000 гаруй иргэдтэй Ховд хотын асуудал бол нэлээд томоохон асуудлууд байгаа. Энэ хотын соёлын асуудал ялангуяа одоо төв гудамж талбай, гэрэлтүүлэг, тогтчол, ногоон байгууламж, хог хаягдал, авто замын нөхөөс хурд зааруулагч, тэмдэглэгээ хог одоо авах хүлээж авах цэг бөөгөр, хогийн цэг, цуслангийн бүс нутаг, за тэгээд иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалт шаардлагатай өрхүүдийн асуудал, энд үйл ажиллагаа үрж байгаа бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, хотын төв, захуудын одоо үйл ажиллагаа, дааврын бүсгээд маш олон асуудлууд дээр бол иргэдийн санал хүсэлтүүд гарч байгаа. Мөн удирдлагыг хамтран зохион байгуулагч нийгмийн даатгалын хилтээс хөдөлмөр халамж үйлчилгээний газар, цагдаагийн газар, дэлхийн байгаль хамгааллах сан, дэлхийн зүүн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газар, Норвегийн тусламжийн байгууллага, Мерси Кор, Японы хүүхдийн ивэг сангаас иргэдэд хэрэгцээт мэдээлэл зөвлөх өгөгч ажиллаж байна. Иргэдийн сонсын нээлттэй удирдлага эрх пүрэв гарагт өндөрлөнө.